За сайн байцгаана уу? Оо сайн байна уу? Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу? За та бүхэндээ Навризын баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Баярлалаа. Бид хоёрын хувьд яг өнөөдөр Навризын баярын талаар оролцож үзээд бас илүү ихийг мэдхийг хүсээд зориод ирлээ. Тэр жишээлбэл сая сайн байцгаана уу? Сайхан урд жишээ нэгэд ороод ирж байна. Одоо манай Гадаа бас жоохон ярьсан тий. Амар байна уу гэж орох хөлөө? Яаж орох вэ гэж. Юу гэж эхлэж асуух вэ гэдээ бас сайн мэдэхгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань яг Навризын баяраар манай казак түмэн маань яаж мэдлдэг юм те? Би бинтэг одоо бид нар бол яг цагаан сараар ингээд ахмадынхаа тохоог өргөд амар байна уу та гэж зоодгодог шүү дээ. Та бүхэн маань яаж мэдлдэг вэ? Өөрөө золгох юм аа. Хоёр эрэгтэй хүн бол ингэж ингэж золгох тийм. За хоёр эрэгтэй эмэгтэй хүн бол ингэж гараа. Хоёр эмэгтэй хүн бол тэрвэрлж золгоно. Тэрвэрлж золгодог. Тийм учиртай юм аа. Нэгд өнөөдөр баяртай танилцаад ирж байгаа юм чинь би тантай мэдлээ. Хоёр эмэгтэй. За. Ингээд ингэж золгох юм аа. Баярлалаа. Ингэж Хүсэж золгох. авч байгаад маш их баярлалаа. Асламгал гэж мэдэж болно. Навризын баярын мэд төргий гэдэг чи юу гэдэг вэ? Наврыз гут болсон. Навриз гутта болсон. Навриз гутта болсон. Казак түмний бас гайхалтай сэтгэл татдаг зүйл бол үндэсний хувцас. Үндэсний хувцас бол үнэхээр олон маш гоё чимэглэлүүдтэй, хөвчлэн юм хилэн гялтгар материалтай байдаг болохоор их сонирхол татдаг. Өнөөдөр бол Навризын баяраар бүх хүмүүсүүд хөгжин залууг үндэсний хувцас өмсөх өдөр ёстой. Тэгээд би та нарт нэг үндэсний хувцсын юугаа аваад Ямар өгье. гоё юм бэ? Бид хоёр ямар ч байсан Альбесны хувцас өмсөөл ирсэн. Казак хувцас өмсөх юм. Аха. За баярлалаа. Яа, за манай гэрд Яг ярьжсэн ганга хувцас. За маш их баярлалаа. Ерөнхий зохион байгуулагч Баян-Улирын аймгийн нутгийн зөвлөл, хамтран зохион байгуулагч Монголын үндэсний олон нийтийн телевиз, нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн соёл урлагийн газар.
хамтран зохион байгуулагч Монголын үндэсний олон нийтийн телевиз. Аглаг уулс цаст хайрхтын дунд оринож, армаг тармаг үйлс гол ус хөвөлзөж байна. Амгадан хорвоогийн наран өдөр ойртож, аяа уулсын дунд хаврын өдрөөд ирж байна. Өнгөт орчлон чимсэн ихний яргыг өвөг дээдсэн минь буудсан дээр чимиг болон гэрэлтэж өвлийн засны дор нар зүгдэлсэн яргын хамтаар үлгийн сайхан нутагт минь хаврын өдрөөд айчлан ирлээ. Энэ Монгол нутгийн минь эх орныхоо 4 зүг 8 зохист айл хотлороо хаврын эхний өдрөө огтон суугаа тэгэл казак түмэнд нар наашилж өрн цаг айлчилсан Науризын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Наурыз нарны баяр нэвтрүүлэг маань Казак түмний Науризын баярын зоо гэдэг шүсийг үзэгчдэд танилцуулна. Сайхан баярлаж байна уу Науризын баярын төргөө. Баярлаа. За сайн байна уу. Ховцсон бас их гоё зогсон байна. Баярлалаа. Науризын баяр өөрөө одоо перс үгнээс гаралтай нав буюу шин, риз буюу өдөр бод. Ерөнхийдөө бол шин өдрөө гэсэн үг. Тэгээ манай үндэстэнд бол яг энэ шин өдрөөр бүх юм шин эхлэлтэй байх ёстой гэд бүх зүйлийг бол цаана бэлгшээгээд бэлддэг байх нь. Науризын баяраар бол хоол унд бэлтгэхээс өмнө манай казак эмэгтэйчүүд маань эхлээд гэр орно маш сайн цэвэрлэх ёстой. Хоолоо бэлтгэхдээ бид нар бол яг энэ тухайн одоо энэ бүх одоо тавьж байгаа юмнуудыг нэгтгээд дастархан гэж нэрлэдэг. Ер нь бол дастархан. Тэгээ казакийн дастарханд юу байдаг вэ гэхээр бид нар их голдуу ахаа бэлтгэж тавьдаг. Ах маань бол өөрөө яг гол зочныхоо бол хүндэтгсэн одоо хэлбэрээр одоо хоньны толгой, дууны каз тийм ээ. Одоо ер нь маш алдартай. Тэгэнгүүтээ манай жамбас гэж нэрлэдэг. Энийг болохоор нэг сүжээ бол голдуу тавьдаг. Одоо монголчууд маань болохоор 70 50 одоо зочтой хүндэтгдэг бол казакийн ард түмэнд хүндэт зочтой одоо сүж тавьж одоо ингээд байлдаг байна. За дараа нь бол бид нар одоо мэдээж баварсаг буюу борцгоо хийж байгаа, айраг байгаа. За тэгээд эдчний дээж гээд одоо юм гар аргаар хийсэн бүх одоо цагаан эдэгээ бол тавьж одоо зочтой өгтдөг. За мөн Науризын баяраар хамгийн гол зоог нь яг үндэснийхээ баярын гол зоог нь бол Наурыз күжээ буюу одоо Наурыз нэрийн шүлийг бол бид нар хийдэг байна. За энэ хүү хоолыг күжээгээ хийхдээ 7 орцтойгоор ерөнхийдөө хийх ёстой. Заавал 7 орц нь бол байдаг. Ягаад 7 вэ гэхээр казакийн ард түмний хувьд бол 7 гэдэг тоон бол өөрөө маш бэлэгдэлтэй аз хиймэр одоо элбэг дэлбэг хангалуун одоо тоог бол илэрхийлдэг учраас Наурызын өдрөөр буюу шин өдөр эхлэхдээ бид нэр хоолой хүртэл бүх зүйлийг бэлгшээгээ хийх ёстой юм байна гэдгийг одоо ойлгуулдаг. Тэгэхээр Наурызын шүлтэнд маань 7 орц нь бол ус, за мах, давс, за хөөц будаа, эсвэл будаа ч юм уу те. Цэгэнгүүтээ тос байгаа. За тосноос гадна бол будаа гэх мэтлэнгээр ийм 7 орцоор бол хийгдэг. Энэ 7 хоол одоо маань өөр ингэсэн бас утга учиртай. Мах нь бол хүч чадлыг, ус бол амьдралын их болгийг, давс маань амьдралын утга учирыг, харин будаа маань болохоор ерөөсөө одоо ингээд өсөх одоо өржиг гэд. Тэгэхээр нөгөө цэвэрлэгээ хийчлээ. Айгуу сайхан одоо би ярилцахад ерөөхдөө нэг бэлтгэлийн баяр юм шиг бол би боддог. Науризын баяраар айлд ороод эхлээд юуг нь амсах хэвээр. Та надад тэр дарааллыг тайлбарлаад өгөөч. За хамгийн түрүүнд мэдээж хүн орж ирэхэд цайгаа. Хоёр цагаан идэ манай Науризын баяр бол ер нь тийм архит арс хэрэгэлдэг. Ерөнхийдөө бол дандаа цагаан идээгээрээ айраг амсуулна. Айраг амсуулна. Айраг уусны дараа күжөө. Күжөөнд хамгийн гол нь аарцгийн будаатай тэгээд махнаас гаргаж авсан шүлэндөө. Манай күжөөгөө уухтаа хамгийн гол нь халбахтаа уухгүй. Зөвхөн аягаараа ч жижиг 7 төрлийн одоо орц найрлагатай орц бүр нь бас маш гоё бэлгшээлтэй юм амттай сайхан шүлгийг анх удаа амсаж үзэх гэж байна. Арц бас амтдаж байгааз. Арц нь бүр тэгтээ тийм их амтдахгүй яг энэ зөвлөгөө одоо хямцаг гэж ярьдаг шүү дээ. Тэнд болохоор арц нь айгүй амтдагдаад байдаг. Тэнд болохоор арц тийм голчилж амтдахгүй маш гоё тийм ясны шүү. Казак аруулах хүмүүс бас яг ажиллан тий одоо эргэн тойрд маань байгаа найзууд маань маш их асууж одоо иддэг. Манай аруул бусад одоо аймагуудаас за мөн бусад орнуудаас ялгаатай нь өвлөр манайх эсгэлэн хийдэг байгаа. Маш их баярлалаа. Би бас бүгдийг амсч үзлээ. Та бүхэнд бас амссан мэдрэмжээ хуваалцлаа.
танилцуулж өгсөн Айталгийн Маржан хоёртоо маш их баярлалаа. За Үргэлжлүүлэн Наурыз нарны баяр нэвтрүүлэг маань игшгэлэн даялгуугаар үргэлжилж байна. Хамтран зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар. Gözümüne karasa gönlümden sanasa bitpideştige kaşıgıtık carası bitpideştige kaşıgıtık carası Kazak'tan danasa şans ülken ağası Bar demesin deyber adamın balası Bar demesin deyber adamın balası
Yürekten kozlayım, edipçen ozbayım. Özü de bilmeyme, küpsilep sozbayım. Özü de bilmeyme, küpsilep sozbayım. Эргэн зэгчтэй нэвтрүүлэг үргэлжилж байна. Монгол Улсын их сургуулийн эмерит профессор, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Зулкапи догчтойгоо ярилцсанаа. За Наврыз бол нарны баяр гэж одоо 3 сарын 22-ын өдөр шин тэнцдэг өдөр үүнээс цаашаа нар нь аашилж гин гэж ухтан одоо байгаль дэлхийг хайрлаж та бүхний маань одоо тэмдэглэдэг юм сайхан баяр. Энэ баяр чухам анх хизээ хаанаас хэлсэн юм бэ? Эрдэнэ Персийн сурвалж үчигд бол манай эрдний 2 дугаар зууны үед бол энэ нов урс буюу шинэ өдөр гэсэн нэр анх тэмдэглэгдэж үлдсэн гэд ингэж үздэг. 11 дугаар зууны үеэс эхлээд ер нь олон оронд бол тэмдэглэж ирсэн. Ийм төвхтэй юм байлаа. Одоо энэ 21 дугаар зуун гэгт бол 10 зуун бол ардаа үлдээсэн ийм эртний баяр юм аа. Нарны баяр гэдэг хэлдэг нь хоёр утгатай юм байна. Нэгдүгürt бол анхны 22-ны өглөө нар гарахт бол ялангуяа ахмад наснагууд бол нард бол залбирч нарны шинж. За энэ шинэ ом маань ямар өнгөтөртэй болох вэ гэдгийг хэлцдэг ийм уламжлалтай. Нөгөө талаас нь бол өдөр шөнө тэнцээд жинхэнэ утгаараа хавар эхэлж байгаа учраас хаврын анхны өдөр тэгээд бол өнөхөр одоо нар нашилсан ийм сайхан өдрөө гэдэг ийм утгаараа бол энэ нарны баяр гэдэг хэлдэг ийм уламжлалтай байгаа. Бид нар чинь бас нэг шиний нэгний нарыг харна гэж одоо овоон тахилга дээр гараад уул хархан дээр мэндэлдэг штэ. Та хэд маань болохоор яадаг? Яг шинждэг үү? Заавал овоонд гарах албагүй. За. Гэрээсээ гараад за өндөр наст нь одоо ээж эмээнэр бол сүү өргөдөг. Сүү өргөдөг. За тэгээд одоо миний амьдралын ивент гэж байгаа нар ээж минь амар байна уу гэж одоо ингээд залбираад мэндэлдэг ийм боломжтой байгаамаа. Үндэстэй хүн бол ингээд цэцгэлж дэлгэрч тийм ээ. Одоо өртөө болгон бол ингээд төлөөд мал төлөөд цагаан идэ гараад ингээд энэ улс сон болсон ах мал болсон ингээд мэндэлдэг байхгүй. Энэ чинь юу гэсгээр энд одоо ер нь юм болгон ялбэг байгаасаа за ер нь энэ төр маань төвшин байгаасаа ард түмэн амгалан байгаасаа гэсэн ийм утга санааг бол илэрхэж байгаа ийм санаа байдаг. Тэгэхээр нөгөө цагаан идэ бол элбэг байгаасаа гэдэг тэр утгыг бол нэгэн гүнзгий илэрхийлдэг ийм баяр байгаа юм аа. Танымасаң танып ал, мен қазақпын. Жағам жайлау көңілім, кең қазақпын. Ұлысым бай, іргелі ел қазақпын. Ырысым сай, нұр жері, кең қазақпын. Men emispin keşege öşken Kazak. Oy, kobaşında tenterek köşken Kazak. Men balamın koynauğa koy kaptada kala salıp belime özken Kazak. Tanымасаң танып ал, мен қазақпын. Жаған жайлау көңілім көл, кең қазақпын. Ұлысым бай іргелі, ел қазақпын. Ырысым сай нұр жері, кең қазақпын.
Казақпын тегіңім деп тек демеген, еркелген итке де кет демеген. Бейілі түссе бір атын көсіп беріп, бір атын насыбайға өкпелеген. Мен қазақпын. Түнемеген көрінетін, асыра домбырада төгілетін, аңқылдаған ақ көңіл ел боламын, аузын ашса жүрек көрінетін. Мен қазақпын, қазақпын. Қобыланды қазақпын, батыр елмін. Қозы баян қазақпын, тату елмін. Қожа Насыр қазақпын, аңқау елмін. Абай туған қазақпын, ақын елмін. Танымасаң танып ал, мен қазақпын. Жалын жайлау көңілім кең қазақпын. Ұлысынбай іргелі ел қазақпын. Ырысым сай нұр жері кең қазақпын. Мен қазақпын. Хамтран зохион байгуулагч нийслэлийн соёл урлагийн газар. Наурызын баярыг дэлхийд дахина хэдий хэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг юм болоо. Энэ бас их сонирхолтой санагдаж байна. Өнөөдөр бол албаны ёсны статистик баримтууд дэлхийн 44 оронд бол 300 гаруй сая хүн тэмдэглэх гэдэг ингэж өссөн байдаг. Гэхдээ энэ бол миний бодлоор 2009 оны тоо. Энэ бол бүрэн биш тоо. Жишээлбэл Пакистанд бол 260 сая хүн амьдардаг. Туркт бол 90 сая хүн амьдардаг. Иранд бол 90 гаруй хүн амьдардаг. Гэх мэтэр ингээд бодохдоо энэ бол бараг одоо хагас тэрбум бас бол олон хүн бол энийг тэмдэглэж тасаагүй. За энэ Төв Азийн орнууд, станууд гэдээ бид нэрлэдэг. Энэ орнууд, ойрхот орнуудын орнууд тэмдэглэдэг. Тэндээс гал Балканы хоёрууд энэ Сорбиас, Албан, Босни Герцеговина гэх мэт ийм орнууд Кавказ тэр чигээр ингээд тэмдэглэдэг. Тэндээс гадна Хятадын Шинжаан уйгур, за Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байдаг татар, башкир, за энэ Кавказын одоо бүх орнууд бол тэмдэглэдэг байхгүй. Энэ бол нэлийн өргөн дэлгэр тэмдэглэдэг ийм баяр юм аа. Баян-Улгийн аймагт өнөөдөр нэг өдрийн туршид нар мандахаас жаргах хүртэл ямар процесс өрнөх вэ? Зарим оронд бол энэ Наурызын баярыг бол 3-аас бараг 7 хоног хүртэл тэмдэглэдэг юм байна. Монгол улсад бол энэ 150 мянга орчим казак иргэн амьдардаг гэсэн ийм статистикийн тоо байдаг. Казак иргэд бол яг одоо Наурызын баярыг тэмдэглэдэг өөр орнуудаар үндсэндээ бол адилхан тэмдэглэдэг. Тэгэхдээ
казак иргэд бол бас нэг өөрийн гэсэн одоо хийх менталитет, өөрийн гэсэн нэг шинж бол манай улсын хөдөлмөрийн хуулиар бол 22-ны өдөр баян үлгийн казак иргэд бол амралтын өдөр болох зарласан. Тэгэхдээ өөр нэг өдөр амралтын өдөр бол тэр өдрийг нөхөн ажиллаж хийх юм боломжтой гэсэн. Энэ бол Монгол улсын одоо төр засгаас казак иргэд бол үзүүлж байгаа бас нэг хайр халамжийн одоо хүндэтгэлийн нэг илэрхийл юм аа гэдэг. Энэ бол бас манай ахмад настангууд одоо боловсролтой хүмүүс бол их л одоо бэлгшээж сайхан юм аа гэдгийг бол хэлж явдаг юм аа. Наврын баярыг бол нөгөө наврын баяр гэдэг чинь нэг талаар эв нэгдлийн ахын дүүсийн эв нэгдлийн одоо ард түмний эв нэгдлийн баяр гэдэг. Нөгөө талаас нь бол энэ хүн төрөлхтөд нь байгаль ихтэй хувийн холбоотой гэдгийг илэрхийлдэг юм баяр байна. Хоёр байгаа булаг шандын их сэргээх тэгээ тэрний цэвэрлээд за тэгээд мод тарих магт дээр үед бол үнэмшил болгоод одоо ч гэсэн хөдөө орон нутгад бол тийм байгаа байх гэж бодож байна. Зохион байгуулагч Баян-Улирын аймгийн нутгийн зөвлөл. Хүмүүс баярын дараа ямар сэтгэлдээ үлдээсэ, юг гол нь ойлгосоо гэж боддог вэ? Залуу хүмүүс бол баяр энэ наврал баяр тэмдэглэх болгонд нэг ятгахтай нэг өчүүхэн зүйлийг бол мэддэг байхгүй шинэ. Яаж хүнтэй золох уу тийм ээ? Ямар идэ будаа энд байдаг. Одоо ингээд залуу гэр бүл бодыг мэдэхгүй байж болно шүү дээ тийм ээ. За энэ наврал бүжэд бол юу арах ёстой юм бэ? Яаж энийг бэлдэх ёстой юм бэ гэдгийг сурах. Тэндээс гадна энэ одоо энд байж тээ үндэсний одоо хээ хва гэж бол ингээд энд байж л чивэрдэн шижрээс гэдэг. Энэ уран гартны шаштрэр гэсэн үг байна. Уран гартны шаштрэр гэдэг ингээд бичсэн байна. Энэ маань юу юм бэ гэхээр ийм бид нарт ийм өв соёлын ийм өв дундамжлын ийм үнд зүйл байдаг юм шүү тэр хүмүүс бол таньж мэддэг. Тийм учраас тэр хүмүүс бол тэр наврал нутгаа ярилцдаг. Тэнд очлоо тэр хүн бол эвдэнд сайхан юм айлхадаа ийм сайхан дуу хууртай байлаа, ийм сайхан дууг сонстоо, тэр харилцаа дууд орсож байгаа тэр хүн ямар авьяастай юм бэ гэх. Ийм зүйлийг бол ингээд ямар ч байсан тэр 7 хоног сарын туршид бол тэр хүнд бол нэг сайхан үнэхээр өөдрөх юм сэтгэл бол төрүүлэх нь бол гарсаагүй. Наврын баяр гэдэг би хүн төрөлхтний баяр гэдэг ингэждэг. Ягаад гэвэл энэтэй холбоотой 2009 онд анх энийг бол ЮНЕСКО нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэг боловсрол соёлын шинжилгээний байгууллага бол анх энэ бит бус үндэт өвтөд бүртгэсэн байдаг. За 2010
24 онд Монгол улс бод дахин бүртгүүлсэн. Энэ бол дэлхийд 13 дахь орн болж Наурызын баярыг яагаад гэвэл Казах түн бол Монгол улсад байгаа Казах түн бол энэ баярыг бол маш өргөн хүрээнд тэмдэглэдэг учраас энийг бол дахин бүртгүүлсэн. Ийм боломжтой. 2010 оны нэгдсэн үндэсний байгууллагын 64-р ерөнхий ассамблеэр 21-ний өдрийг 3 сарын дэлхийн хүн төрөлхтний Наурызын өдөр гэж тэмдэглэсэн. International Nauruz Day гэдэг ингэж тэлсэн. Тийм учраас энэ бол бүр нэгдсэн үндэсний байгууллага хүн төрөлхтөнд бол одоо тунхлан зарласан ийм одоо гайхамшигтай баяр юм аа. Та телевиз үзэгчдтэй, залуучуудтай, Монгол ахын дүүстэй одоо баян үлгээд байгаа нутгийнхаа зон олондоо тий өөрийнхөө төрлөх хэлээр сайхан мэдлэгээ дэвшүүлээ. Кирэж атган Наурыз мэрекээс Куту болсон, улс овон болсон, ах мол болсон. Нэвтрүүлгээ Наурызын баярын тухай аялгууд сайхан дуугаар үргэлжлүүлье. Бүгінгі ел ішінде дәстүрді жалғастырған татулық белгісімен жағалай малдас құрған. Ей менің асқар тауым, қазақы дастарханым, өзіңсің бақ берекем, аққайнар бастауларым. Анаға ақ пейілді иілсе келін балам, ақылас ізет еткен сыйласақ елін табам. Ей менің асқар тауым, қазақы дастарханым, өзіңсің бақ берекем, аққайнар бастауларым. Ей менің асқар тауым, қазақы дастарханым, өзіңсің бақ берекем, аққайнар бастауларым. Дәм татар талай ғасыр, ұрпақтар абай болсын, кірлетпей тас ұстасын, халықтың шырайнасын. Ей менің асқар тауым, қазақы дастарханым, өзіңсің бақ берекем, аққайнар бастауларым. Ей менің асқар тауым, қазақы дастарханым, өзіңсің бақ берекем, аққайнар бастауларым. Хамтран зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар. қабағыңа күл
терпеть песок, өмірді сыйладың борышымды персен тақтай алсам, арманым жоқ кетер ем тәниден сағынамын анашым, сезесің бе балаңды ойлап алыста жүресің бе нұрың төккен шапағат күнің сенсің жалықпа ана өмірмен күресуге ғазизана әлдилеп айбыныңмен терпеп песік өмірді сыйладың кем борышымды перзент тақтай алсам, арманым жоқ кетер ем ғаниден ана жүрек жанымдай жыр етер толқын дүние алдамшы бәрі өтер сәби болып әттең ай қайта орысым керек емес басқасы бәрі де ақ көрген бе анашым самайыңа терең ажым бойлаған қабағыңа күл әлемнің мейірім шапағаты сыйдырғансың анашым жанарым Хамтран зохион байгуулагч нийслэлийн соёл урлагийн газар. За үзэгч та бүхэн казак үндэсний хувцас нүд булаадаг тэр дундаа бүсгүйчүүдийн хувцас нь ямар гайхалтай вэ гэж бүгд бодож исэн гэдэгт итгэлтэй байна. За яг одоо нэвтрүүлгийн ихэнд надад энэ хувцсыг өгсөн. За өмсгөд бол маш эвтэйхэн. Гэхдээ нэг тийм гоё гүнжлэг мэдрэмж надад яг төрж байна. Ингээд хувцсыг тайлбарлаж өгөхөр мөлдөржаа маань бэлэн болсон байна. Баярын минь төргий сайхан баярлаж байна. Баярлалаа энэ өдрийн минь төргийа. Тэгэхээр одоо яг зогсож байгаа гурван өөр төрлийн хувцастай байна тий. Тэгэхээр та бас танилцуулаач. Нүүдэлчин өг соёлтой ард түмэн тэр утгаараа хувцсны ерөнхий одоо эд материалын хувьд гэх юм бол ноос нуулуур за тэгээд ан амьтны арьс ширээр голдуу одоо нагнан хийгддэг гэдгээрээ казак үндэсний хувцас болоод онцлогтой байх нэ. Бидний харж байгаа энэ өвөрмөц хувцас бол хадамд гарах гэж буй охины одоо зориулан бэлтгэсэн ийм гоё хувцсан дээр та бид хоёр тайлбарлах нь. Казак хувцсны бас нэг онцлог гэвэл одоо яг гурвуулангийн зогсож байгаа байдал дээр гэхэл гурван өөр төрлийн одоо молгой буюу тэргүүн дээд гоёл бол харагдаж байна. За тэгэхээр эхлээд мэдээж толгооны тэргүүн дээд гоёлоос эхлээд ярих зүйтэй байхаа гэж бодож байна. За энэ
охины маань өмсөн гол хувцас бол савкиле гэж нэрлэдэг. За үүнийг бол охин үрдэд зориулж ижийн өөрөө бүр зориулан бэлтгэж өгдөг тусгай юм маш хүндтгэлийн хувцас хэмээн нэрлэгддэг байх нэ. За тэгээд өнөөгөр онцлогтой харин одоо таны өмсөн байгаа хувцас бол тоорцог малгай байна. За энэ маань одоо магадгүй тайз дэлэг зурлагын одоо тий гоёл чимэглэлд тусгаалan зориулсан арай жоохон орчин үеэр үгээ явсан байдалтай байж байна. Тоорцог малгайг бол айл гэрийн бэр болсон одоо тухайлбал миний хувьд тийм ээ тоорцог малгай гэхээсээ илүү яг одоо миний өмссөн байгаа одоо бөрк гэж нэрлэнэ. Эдгээр гоёлоор одоо гоёж явдгаар онцлогтой байхад. Тэгэхээр гаднаас нь харахад л шин бэр байна. Айлын гэргээ байна гэх бүх зүйл тодорхой харагдах нь тийм үү? Тэгэлгүй яах вэ? За тэгээд одоо жишээлбэл энэ хувцсны хувьд хоёлаа илүү тайлбарлаж ярив тийм ээ. Тэгээд казак хувцсны бас нэг гол зүйл бол бидний өмссөн байгаа энэ платнууд байгаа өн галгалсан. За тэгээд палаж дотроо бүр даашинз маань өөрөө хормоогоор маш онцлогтой байдаг. За жишээлбэл манай охин 2 давхар хормоо өмссөн байгаа. За энэ маань тухайн айл гэрийн охин үр гэдэг утгыг бол агуулж байна. Харин дахиад эргээгээд нэг хормоог нь аваад хайчаараа буюу нэг дан хормоотой болохоор энэ бол аль хэдийн айлын бэр болсон байна гэдгийг бол утгыг илэрхийлж байгаа гэдэг. Одоо яг энэ хувцсан дээр их сонирхолтой санагдаж байна л да. Ээж нь өөрөө урлаад охиндоо бэлгэлдэгэ гэж юм. Тэгээд оёл чимэглэлийн хувьд бол маш их үнэхээр юм нүүд гэлбом. Ер нь казак хувцс маань их гоё хээ угалцтай их чамин байдаг штэ. Энд бол бүр их чимэглэл орсон байна л да. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр одоо манай охины өмсөн хувцс маш нарийн нандан гоёл чимэглэл тэр дундаа бол бүр нөгөө дээр үеэс өвлөгдөж ирсэн алт мөнгөөр зориуд одоо тоноглон гоёж өгсөн гэдгээрээ охины хувьд амьдралынх нь маш үн цэнтэй эд зүйл болон хадгалагддаг. За тэгээд эртнээс одоо дамжин ирсэн ам яриагаар бол энэ охиныхоо одоо толгойн тэргүүн дэд гоёл болон хувцсыг нь ээж аав нь нэг адууны үнэтэй дүйцхүйц тийм хөрөнгө зарж охин нүрдээ бэлдэж өгдөг. За тэгээд энэ маань эргээд охиныхоо амьдралд хадгалагдаж нэгсэнд одоо маш том охины хөрөнгө болж хадгалагдаж байгаа гэсэн үг. За энэ үнжуурганы маань хувьд гэх юм бол бас их учиртай. Эмэгтэй хүний бүсгүй хүний туулах амьдрал бол мэдээж маш урт байдаг. Тэгэхээр бүсгүй хүний амьдралын дардан гэрэл гэгээтэй замыг нь бэлэгшин унжуурга байдлаар бол хийж өгсөн байна. Айлын бэр болоод охин маань очино. За тэр үед яг уу гэхээр энэ харагдаж байгаа нарийн нандан гоёлуудын маань хэмжээ арай жоохон багасаад ирнэ гэсэн. За тэгээд энэ өндөр гоё малхамны маань хувьд гэх юм бол цагаан өнгийн одоо нөгөө алчуураараа гоёж болж чинь. За эргээгээ жоохон намсаад ирдэг гэх мэтчлэн тий. Тэгээд одоо охины маань бэлтгэсэн толгойн тэргүүн дээд гоёл хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бас тухайн охины хүндэтгэлийг бэлэгшээдэг гэдэг утгаараа зарим магадгүй одоо улсын орнуудад тий бүр маш өндөр хэмжээний ийм савкилийг бол бэлдэж өгсөн байдаг. Гэртээ байгаа охин үрийнхээ хадамд гарах цаг нь ордоход яг энэ толгойн тэргүүн дээд гоёл тэр нь хөшгийг зориултаар бол хааж өгдөг. Хэрвээ боломжтой бол би бас танд түүнийг нь үзүүлж болох юм тийм ээ. Үзүүлээд манаа сонирхолтой. Надад ч гэсэн маш сонирхолтой санагдаж байна. За үүний утга юу вэ гэвэл одоо нэгсэндээ охин үрийнхээ амьдралд нь сайн сайхныг хүсэж ээж нь толгоон дэд гоёлыг нь урлаад харин дараа нь охин үрдээ хөшгийг нь одоо зориултын байдлаар бэлдэж өгч байгаа юм. За ингээд хоёлоо хүмүүстэй бас үзүүлэх байдлаар тийм ээ. За энэ хөшиг нь бас их учир байгаа. За энэ хөшгийг малгаанд нь зүүж өгөхөөр одоо энэ охин маань яах вэ гэхээр нөгөө айлын бэр болох мөч нь болжээ гэж ойлгох нь байна. За тэгээд энэ маань гас усаатуу буюу охин үрээ хадамд мордуулах ёслолын төгсгөлийн үйл ажиллагаан дээр болдог. За тэгээд бүхэл арга хэмжээ дуусаж өвгдийн эрүүлийг авсны дараагаар ээж нь албан ёсоор охиныхоо гивлүүрийг инхүү хааж за тэгээд одоо гивлүүрээ хаасан байдлаар тухайн өрх айлынхаа босгыг даван ордог учиртай. За тэгээд тэр айлд очсон хойно харин нэжгэр хорим найр буюу гивлүүр сөхөх ёслол маань албан ёсоор хийгдэж хөшиг нээгдэж одоо хүндтэй сайхан малгайгаа тайлаад гэрийн алчуураа зүгээд нөгөө их ажилтаа ханцуу шамлан ордог та. Казак хувцсыг бас нэг гол илтгэдэг зүйл бол өнгө алгалсан маш гоё хээ хуваарууд байдаг. Тэгээд одоо жишээлбэл халах хувцсны маань төмөн настхээ тий одоо өнөр өтгөн урт наслахыг бэлэгшээж урлагддаг бол казакинд ойход бас нэг онцлог байгаа. Төгсөшгүй ойж дуусгадаг гэдгээрээ өөрөө маш давуу талтай байдаг. Энэ нь юу юм бэ гэхээр би нэг хувцсыг ойж байгаа тухайн хээгээ дуусгахгүйгээр үйлээ
дуусгадаг. Тэр оёж ийсэн үргэлжиллийг нь харин одоо миний үр хүүхд тийм үү дараагийн хүн өвлөн дуусгах учиртай байдаг. Энэ нь цаашлаад үндэсний одоо үеийн үед оршин тогтнох тийм бэлгшээлийг агуулдаг гэдгээр онцлогтой. Баярлалаа та хоёртаа. Дахин баярын мэндийг хүргэе. За Мөлдөржан маань бас эмэгтэй хүний казак үндэсний бүсгүйчүүдийн маань гоё чимэглэлийн талаар танилцууллаа. Тэр дундаа эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин мөч болох бэр болох үедээ ямар хувцас өмсдөг вэ гэдгийг онцолсон нь бас энэ баярын өдрийг бэлгшээлтэй санагдаж байна. Наврыз нарны баяр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ерөнхий зохион байгуулагч Баян-Улирын аймгийн нутгийн зөвлөл. Монголчууд бид уламжлалт баяр ёслолоор ядангуяа цагаан сар навризм энэ одоо сайхан баяраараа ахмадынхаа үгийг сонсдог. Тэр одоо бэлэгтэй сайхан ерөөлөөр нь тухайн жилийнхаа өнгөийг тодорхойлдог ийм сайхан уламжлал байдаг. Тэгээ энэ уламжлалын дагуу би 100 багшигаа үзэгч түмэндээ Баян-Улирын аймагт суугаа нутгийн зан олондоо манай студид морилон саацаадаа сайхан ахан дүүстэй хандаад навризм баярыг мэдлэхэд өвшөөж ерөөлөө хайрлана уу хэмээн хүсэж байна.
Ав миндесең міне бата, қолдасын қыдырата, келе жатқан наурымыз оң болсын, жортқанда жолымыз болсын, жолдасымыз қыдыр болсын, қашанда бақытшыл болсын, қуанышшыл болсын, улыс оң болсын, ақ мол болсын. Әумин. Өөмий. За энэ сайхан ерөөл бат сайхан шиг өнөөдөр өдөр шөнө тэнцсэн өдөр, Науризын баярын өдөр, нарны баярын өдрөөр үзэгчид та бүхэнтэйгээ уучран залгаж за мэдчилгээ дэвшүүлсэн бас бэлгшээж байна. Nauриз кутта болсон. Қайғырады қазағымның бүгін дәстүрлері ай. Көткен қазағымның асыл арман еді ай. Берекелі қазақ жері ел берекелі, дәстүрлерін жоғалтпаған қазағымның бұл ежелгі. Шықтым белеске, белес жақын емес пе? Осы отырған отырыс бір ан емес пе? Тау басында долана, доланаға жолама, сен сияқты сұлумен дос болуға бола ма? Асау керек жүрмейді шалдыққанда. Еркін даусым келмейді қарлыққанда, ау тәнім-ай, қалма менің жаным-ай. Гүлге гүл жанай, күнде қызық туманай, бипылы бұлдай, тартшы құрбым бір күйай, бипылы бұлдай, тартшы құрбым бір күйай. Жылы желкеді айқай, сарымай, сары көжектерін-ай, ақтағын жайлау айқай, наурыз, наурыз. Жылы желкеді айқай, сарымай, сары көжектерін-ай, ақтағын жайлау айқай, наурыз, наурыз. Олас оң болсын, ақ мол болсын, берекелі берекелі жыл болсын. Наурыз, наурыз. Агаар тэнгэртээ цацсан бүргэдийн өд газар тунахта бүлээн байдаг хавар. Аниргүй орчлон уулсынхаа дунд улам шиг аниргүй бүгээн байдаг хавар. Аяа их уулсынхаа ар өвөрт угсаатан зонууд айлсаж буудаг сэтгэлийн хавраа. Анчин бүргэдийн харцны хол мэд ас нутгаа зориод ирж буцдаг хүмүүний хавар. Амны бэлэгтээ аштын өрөөлтөй сэтгэлийн үгээ хөвж үйлсээ айлтхан дуу хураан өргөлөө. Төр улсмын төвшин төмөн оломын амар амгалан байх болтугай. Nauриз кутта болсон. Науризын баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай.